Хүннү хот бол нийслэлийн шин дагуулгад нийтдээ 31500 га газар эдэлбэр газрыг тогтоосон. Нисэх бодол маань одоо яг төвдөө байрлаж байна. За ингээд эдийн засгийн чөлөөт бүстэй мөн одоо хотын шин төв засаг захиргааны бүстэй, за ихтэй сургууль оюутны отхон эрдэмшлэгээний бүстэй. За дээр нь бол олон улсын логистикийн төв, түүний хажууд үйлдвэрийн бүс, за тэгээд зах бөөний төвд гэсэн ийм одоо бүсчлэлтэй байгаа. За төмөр зам бүтээн байгуулалт бол 2025 онд эхэлж өнөөдрийн байдлаар хийсэн ажлынхаа 90% гүйцэтгэлтэй байна. Ирээдүйд цаашдаа ингээд хотод тойроод бүрэн гарах ийм боломжтой болж байгаа. За ингээд өнөөдрийн энэ олон улсын транзит зочд буудал бол одоо олон улсын нисэх буудлын нэг чухал хэсэг нь байдаг. За энийг нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын шийдвэрт одоо Улаанбаатар Хүннү олон улсын транзит хотел буюу бусад хотуудад байдаг хотын нэрээр нэрлэгдэх эрхийг төр үйлчлэлийн түншлэлээр хэрэгжүүлэх ийм шийдвэр гарсан. Одоогийн нисэх буудал маань энэ тархилж байна. Хамгийн оновчтой байршил дээр байршиж байгаа. 300-аас 400 метрийн хоолоогоор холбох ийм нөхцөл бүрдэж байгаамаа. Өнөөдрийн байдлаар ихэд цэвэр усны их усүрийн газар дээр нь татаж байршуулсан байгаа. За мөн одоо бохир усны цэвэрлэх байгууламжийг өнгөрсөн 25 оны нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар эхлүүлсэн. За дээр нь бол захилгааны шугамаа одоо татаад бэлэн болгосон. За одоо цэвэр ус авал ингээд татцсан байж байгаа. Тэгэхээр одоо бол бид нар цаашдаа явах вэ гэхээр дулааны асуудлыг юм шийдэх шаардлагатай байгаа. За энэ хүрээнд бол бид нар бол нийслэлийн зүгээс одоо замтайрын сайдад ямар одоо саналыг тавьж байгаа вэ гэхээр өнөөдөр ингээд нисэх буудал дээр ашиглаж байгаа концессийн гэрээний хүрээнд хийгдсэн 42 мегаваттын 300-ныхаа 100 буюу 14 мегаваттын бас тодорхой хэмжээнд ашиглая. За ингэж ашиглах юм бол яг нь транзит хотел хангахаас гадна биднэрт өнөөдөр зайлшгүй шаардлагатай байгаа нисэх буудлын ажилчдын нийгмийн асуудлыг шийдэх хүрээнд 600 айлын одоо дулаанаар хангах энэ ажлыг бас цаашид яг энэ төслийн араас залгуулад иргэн нисгтэйгээ хамтраад төр үйлчлэлийн түншлэлээр хэрэгжүүлэх юм бас боломж байгаа учраас энэ саналыг бол тавьж байгаамаа. Ингээд цаашдаа бол дараагийн нисэх буудлын өргөтгөл бусад шаардлагатай барилга байгууламжуудыг бол Хүннү хотынхаа нэгдсэн дулааны их усүрээс ирэх он жилүүдэд хангаад явах ийм одоо зарчмаар явна гэж ингэж харж байгаа. Хотын бүтээн байгуулалтын хувьд ийм байна.